Тий, эми одоо юунаас эмчээс эмийнхээ бичгийг авчираад эднийхээс авахдаа эми тэдний дараа тэгж уунд ингэж уун гэд аюу сайхан тайлбар өгдөг. Бид нар юу ч мэдэхгүй тэгээд ирж явах цумдаа яаж явах юм марцдаг байхгүй юу. Тийм учраас за та ингэж уунш, ийм цааврын дараа, хоолны дараа, тэдэн минутын дараа гэд тэг нөгөө эмээ бүр давхар танд ингээ бие махбод чинь ингэж үйлчлэн шүү гэд. Тэгэхээр нөгөө эмээ ууж байгаа хүн чинь тэр тайлбараас болоод биш үү. Бүр өшөө эдгэрэлт бидэнд их сайхан үйлчилж гэнэ үү да гэж хувь хүний хувьд би боддгоо. Та 100 настыг сонгосон шалтгаан юу? Гэр ойролцоо байдгүй ямар шалтгаанаас Оо манай ах бол одоо би энэ Монгол завьд ажиллаж гэр одоо бас их ойрхон учраас эдний одоо байнгын түнш болсон. Тий. За та ингээд дөрвөн үеэрээ үйлчлүүлж байна гэж штэ тий. Тий одоо би өөр ачцээ охин ингээд хүргэн бүгд одоо эднийхээс үйлчлүүлээд ингээд сайхан явж байгаа. Тий. Одоо танаа дөрөвдөх үеийн одоо тэр ач зээнэр тухайлбал 100 нас дэмий сангийн ямар үйлчлэгээ, ямар бүтээгдэхүүнийг хийгдэх юм болов? Эдгээр яг өөрсөндөө таарсан ачцээ маань бол одоо тэр дархлаа дэмжих одоо ханаа тамуу хүрж яхад одоо ямар юмас хамгаалт хийх үү яах вэ? Тийм юм чинь эднийхээ шууд нөгөө жоохон ачцээтэй одоо 1-р ангид орж байгаа охиндоо авч өгдөг. Тэгээ хөөрхөн 90 сар бол хөөрхөн тэгээд тэгдээд гүйж явна шүү дээ. Тий өнөөдөр тий. За. За. За болно доо. 79